За сайн байцгаана уу? Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслөөс үзүүлж байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуучлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 2 сэдв 2-3 сургалтын хөтөлбөр ба хичээлийн төлөвлөгөө боловсруулах нь. Сургалтын хөтөлбөр боловсруулах. Сургалтын хөтөлбөр боловсруулснаар дараах зорилго ач холбогдолтой байдаг. Үүнд сургалтын ерөнхий чиглэлийг тогтоох, агуулгын уялдаа холбоог хангах, сургалтын үйл явцыг удирдах, оролцогч талуудад мэдээлэл өгөх, сургалтын хөтөлбөр боловсруулахад баримтлах зарчим, сургалтын зорилгыг дахин нягтлах, сургалтын үндсэн агуулгыг тодорхойлох, сэдэв тус бүрийн суралцахын үр дүн, сургалтын арга зүйг сонгох, үнэлгээний стратеги боловсруулах, цагийн хуваар ба нөөц. Сургалтын хөтөлбөр ба хичээлийн төлөвлөгөө боловсруулахдаа хөтөлбөр гэдэг нь тухайн сургалтын нийт агуулга, зорилго, үнэлгээ, сургалтын аргыг нэгтгэсэн зэгцтэй бүтэц юм а. Энэ нь сургалтын замын зураг бөгөөд юуг хизээ яаж заахыг ерөнхий байдлаар тодорхойлдог. Сургалтын хөтөлбөр боловсруулснаар дараах зорилго ач холбогдолтой байдаг. Үүнд сургалтын ерөнхий чиглэлийг тогтоох, сургалтын хөтөлбөр нь суралцагчдад юу сурч, ямар чадварыг эзэмшсэн байх ёстойг том зургаар нь харуулдаг. Энэ нь сургалтын зорилготой шууд уялдаж байх ёстой. Агуулгын уялдаа холбоог хангах гэдэг нь сэдв хоорондын логик дараалал уялдаа холбоог бий болгож суралцагчдад мэдлэгийг шат дараатайгаар олгоход тусалдаг. Сургалтын үйл явцыг удирдах. Сургалтын явцад хэдэн цаг зарцуулах, ямар нөөц ашиглах, хизээ үнэлгээ хийх зэрэг чухал шийдвэр гаргахад үндэс болно. Оролцогч талуудад мэдээлэл өгөх. Удирдлага суралцагчид бусад багш нарт сургалтын зорилго, агуулга, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгдөг. Сургалтын хөтөлбөр боловсруулахдаа дараах үндсэн алхмуудыг дагнаа. Сургалтын зорилгыг дахин нягтлах. Хэрэгцээний үнэлгээгээр тодорхойлсон смарт зорилгодоо дахин нягтлж сургалтын хөтөлбөр түүнд хүрэхэд чиглэгдэж байгаа эсхийг баталгаажуулна. Жишээлх юм бол хэрэв зорилго нь хэрэглэгчдэд үйлчлэхдээ эерэг хандлага, идэвхтэй сонсох ур чадварыг эзэмшиж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 10% нэмэгдүүлэх бол хөтөлбөр энэ зорилгод хүргэх бүх сэдвийг агуулах ёстой. Сургалтын үндсэн агуулгыг тодорхойлох. Зорилгодоо хүрэхийн тулд ямар мэдлэг, ур чадварыг олгох шаардлагатайг тодорхойлж, гол сэдвүүдийг жагсаана. Сэдвүүдийг хоорондын уялдаа холбоо логик дарааллын дагуу ангилна. Нэгт нь үйлчилгээний соёлын үндсэн ойлголт, хоёрт нь идэвхтэй сонсох ур чадвар, гуравт нь биеийн хилэмж ба дууны өнгө, дөрөвт нь хүнд хэцүү хэрэглэгчтэй харилцах арга, тавт нь гомдол шийдвэрлэх үйл явц. Сэдэв тус бүрийн суралцахын үр дүнг тодорхойлох. За сэдэв тус бүрийг судалсны дараа суралцагчид юуг мэдэж чаддаг болохыг тодорхой бичнэ. Эдгээр нь хэмжигдэхүйц байх ёстой. Жишээ нь идэвхтэй сонсох ур чадвар сэдвийн суралцахын үр дүн нь суралцагчид идэвхтэй сонсохын ач холбогдлыг тайлбарладаг. Суралцагчид идэвхтэй сонсох техникүүдийг хэрэглэдэг. Суралцагчид харилцан ярианы явцад идэвхтэй сонссон байдлаа харуулна. Сургалтын арга зүйг сонгох гэдэг нь суралцахын үр дүнд хүрэхийн тулд ямар арга зүйг ашиглахыг шийднэ. Үүнд лекц, хэлэлцүүлэг, бүлгийн ажил, кейс судалгаа, рол плей, симуляц, бие даалт гэх мэт орно. Нэг арга зүйг барьж авахгүйгээр олон төрлийн арга зүйг хослуулах нь суралцагчдын идэвхийг нэмэгдүүлж сургалтыг илүү үр дүнтэй болгодог. Жишээлбэл онлайн мэдлэгийг лекцээр өгч дараа нь бүлгийн хэлэлцүүлгээр ойлголтыг баттгаж эцэст нь рол плейгээр практик ур чадварыг хөгжүүлэх. Үнэлгээний стратеги боловсруулах. Тухайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын мэдлэг чадварыг хэрхэн үнэлэхийг төлөвлөнө. Энэ нь сургалтын зорилгод хүрсэн эсхийг тодорхойлох үндсэн хэрэгсэл юм а. Үнэлгээ нь сургалтын өмнөх, дундах, дараах гэсэн үе шаттай байж болно. Үнэлгээний стратеги боловсруулах гэдэг нь тухайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын мэдлэг чадварыг хэрхэн үнэлэхийг төлөвлөнө. Энэ нь сургалтын зорилгод хүрсэн эсхийг тодорхойлох үндсэн хэрэгсэл юм а. Үнэлгээ нь сургалтын өмнөх, дундах, дараах гэсэн үе шаттай байж болдог. Үнэлгээний төрлүүд нь мэдлэгийн үнэлгээ, тест, олон сонголттой, нээлттэй, асуулт хариулт богино эссе гэх мэт. Чадварын үнэлгээ гэдэг нь практик даалгавар, кейс судалгаа, рол плей, симуляц, төслийн ажил, танилцуулга зэрэг юм а. Хандлагын үнэлгээ гэдэг нь ажиглалт, санал асуулга, өөрийн үнэлгээ багтана. Үнэлгээ нь суралцахын үр дүнтэй шууд уялдаатай байх ёстой. Хэрэв суралцахын үр дүн нь идэвхтэй сонсох техникийг ашиглана гэсэн байвал түүнийг рол плей эсвэл симуляц хийлгэж үнэлэх боломжтой. Үнэлгээний давтамж нь сургалтын дунд богино үнэлгээ хийх нь суралцагчдын ахис дэвшлийг хянаж шаардлагатай бол сургалтын явцад тохируулга хийхэд туслана. Эцсийн үнэлгээ нь сургалтын зорилгод хүрсэн эсхийг тодорхойлно. Цагийн хуваар ба нөөц гэдэг нь
Сэдв бүрт хэр их цаг хугацаа зарцуулах, сургалтад ямар материал багаж хэрэгсэл, хүний нөөц ашиглахыг наривчлан төлөвлөнө. Энэ нь хичээл бүрийг цаг хугацаанд нь үр дүнтэй явуулахад чухал ач холбогдолтой. Цагийн хуваарь гэдэг нь сэдв тус бүрт хугацаа хуваарлах, зөвхөн лекцийн цаг бус дасгал ажил, хэлэлцүүлэг, асуулт хариулт, завсарлага зэрэгт зориулсан цагийг тодорхой заана. Уян хатан байдал нь цагийн хуваарийг боловсруулахдаа суралцагчдын хэрэгцээ идэвхээс хамаарч өөрчлөх боломжтойгоор уян хатан байх нь чухал. Зарим сэдв илүү их цаг шаардаж болно. Эсвэл зарим дасгал төлөвлөснөөс удаан үргэлжилж болно. Завсарлага гэдэг нь оролцогчдын анхаарлыг хадгалах, ядаргааг тайлах зорилгоор богино хугацаа буюу 10-аас 15 минут, урт хугацаа буюу 30-аас 60 минутын завсарлагыг цагийн хуваарьт заавал оруулаарай. Нөөц гэдэг нь сургалтын материал юм а. Гарын авлага, суралцагчдад өгөх бүрэн ихээр эсвэл товч мэдээлэл бүхий материал, хуудасны дугаар, агуулгын жагсаалт, нэмэлт мэдээлэлтэй байх. Танилцуулга нь хичээлийг дэмжих визуал материал, товч ойлгомжтой зураг, графиктэй байх, видео, аудио бичлэг, сэдвийг байжуулах, жишээ харуулах зорилгоор ашиглах. Нэмэлт унших материал гэдэгт сэдвийг гүнзгийрүүлэн судлахыг хүссэн суралцагчдад зориулсан ном, нийтлэл, вебсайт юм а. Дасгалын хуудас нь бүлгийн ажил, бие даалт, кейс, судалгаа хийхэд ашиглах. Багаж хэрэгсэл гэдэг нь проектор, самбар, маркер, флипчарт, стики ноутс, цаг хэмжигч, дууны систем, камер, компьютерийн програм хангамж юм а. Хүний нөөц гэдэг нь туслах багш, зохион байгуулагч, техникийн дэмжлэг үзүүлэх ажилтан хэлнэ. Нэг сэдвт хит их мэдээлэл агуулахгүй байх. Суралцагчид мэдээллийг шингээх, боловсруулах цаг хугацаа хэрэгтэй. Мөн суралцагчдад дадлага хийх, асуулт асуух, хангалттай цаг олох нь мэдлэгийг бат бөх болгоход чухал юм а. Сургагч багш таны хувьд сургалтын хөтөлбөр нь зөвхөн цаасны ажил биш. Харин сургалтын амжилтыг баталгаажуулах үндсэн хөтөч юм а. Энэхүү бүтцэн таныг хичээлээ үр дүнтэй удирдан явуулж суралцагчдад хамгийн их үн цэнийг олгоход тусалдаг. За нэгт нь ач холбогдол ба зорилго, хичээлийн бүтэц дарааллыг тодорхойлох, хичээлийг эхнээс нь дуустал ямар дарааллаар явуулах, хэдийд юу хийхийг тодорхойлно. Цагийн менежментийг сайжруулах нь сэдв, дасгал, хэлэлцүүлэг бүрт хэр их цаг зарцуулахыг төлөвлөж, хичээлийн цагийг үр дүнтэй ашиглахад туслана. Суралцахын үр дүнд хүрэхийг баталгаажуулах гэдэг нь хичээл бүр хөтөлбөр заасан суралцахын үр дүнд хүрэхэд чиглэгдсэн байх ёстойг баталгаажуулна. Багшийн бэлтгэлийг хангах. Багшийг хичээлдээ бүрэн бэлтгэгдсэн, өөртөө итгэлтэй ороход нь тусалдаг. Хичээлийн чанарыг баталгаажуулах нь хичээл бүр тогтмол чанартай явагдахыг хангана. Хичээлийн төлөвлөгөө боловсруулах, аргачлал ба гүйцэтгэх дараалал. Нэг хичээлийн төлөвлөгөөг боловсруулахдаа дараах элементүүдийг заавал оруулаарай. Хичээлийн нэр, огноо, цаг. Тухайн хичээлийн сэдв явагдах огноо, эхлэх, дуусах цаг. Хичээлийн суралцахын үр дүн нь хичээлийг судалсны дараа суралцагчид юуг мэдэж чаддаг болохыг тодорхой смарт байдлаар бичнэ. Эдгээр нь сургалтын хөтөлбөрийн тухайн сэдвийн суралцахын үр дүнтэй шууд уялдана. Жишээлбэл энэ хичээлийн дараа суралцагчид идэвхтэй сонгохын 3 үндсэн техникийг нэрлэнэ. Өгдсөн кейс дээр идэвхтэй сонсох техникийг ашиглан харилцан яриа хийнэ. Хичээлийн хэрэглэгдэхүүн. Хичээл дээр ашиглах бүх материал, багаж хэрэгсэл, жишээ нь проектор, самбар, маркер, гарын авлага, хуудасны дугаартай, үзүүлэн, слайдны дугаартай, видео бичлэг, дасгалын хуудас, ролплейн хувилбарууд. Хичээлийн үе шаттай үйл ажиллагаа гэж хичээлийг эхнээс нь дуустал алхам-алхмаар төлөвлөнө. Үе шат бүрт ямар үйл ажиллагаа хийх, хэрэг хугацаа зарцуулахыг тодорхой бичнэ. Эхлэл 5-аас 10% эзлэн суралцагчдын анхаарлыг татах, өмнөх мэдлэгийг сэргээх, хичээлийн зорилгыг танилцуулах. Үйл ажиллагаа гэдэг нь мэдлэх, өмнөх хичээлийг сэргээх, богино асуулт хариулт. Жишээ нь өмнөх хичээлээс юу санаж байна вэ? Хичээлийн зорилгыг товч танилцуулах. Анхаарал татах богино видео, эсвэл зураг үзүүлэх, сэтэлжүүлэх асуулт тавих. Жишээ нь таны хувьд идэвхтэй сонсох нь ямар ач холбогдолтой вэ? Хичээлийн эхлэл нь сонирхолтой, идэвхтэй байх ёстой. Энэ нь суралцагчдыг дараагийн сэдвт бэлтгэж суралцах идэх сэдлийг төрүүлэх зорилготой. За үндсэн хэсэг 70-80% эзлэн шинэ мэдлэг, ур чадварыг олгох, дадлага хийлгэх. Лекц, тайлбар, сэдвийн гол ойлголтуудыг тайлбарлах, үзүүлэн, зураг, графикийг ашиглах, мэдээллийг хит олон талбар руу сорниулахгүй, гол утга санааг тодорхой хүргэх. Хэлэлцүүлэг, суралцагчдыг оролцуулан асуулт хариулт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх. Суралцагчдын санаа бодлыг сонсож тэдний өнцгөөс сэдвийг хэлэлцэх нь ойлголтыг гүнзгийрүүлнэ. Бүлгийн хэлэлцүүлэг эсвэл хосоор ярилцах зэрэг аргуудыг хэрэглэх. Кейс судалгаа ба жишээ.
бодит амьдралын кейс эсвэл жишээгээр дамжуулан онлын мэдлэгийг баттгах, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, кейсүүдийг бүлгээр шийдвэрлүүлж танилцуулах боломж олгох. Дасгал, дадлага гэдэг нь сурсан мэдлэгээ шууд хэрэглэх боломж олгох. Ганцаарчилсан, хосоор, бүлгээр хийх дасгалууд. Жишээ нь role play, симуляц, богино төсөл. Дасгалын дараа заавал эргэх холбоо өгч алдааг нь засаж зөвлөгөө өгөх ёстой. Видео, аудио. Сэдвтэй холбоотой богино видео эсвэл аудио сонсгож хэлэлцүүлэх. Энэ нь сургалтыг илүү сонирхолтой болгож янз бүрийн суралцах юм маягтай хүмүүст хүрдэг. Үндсэн хэсэг нь мэдээлэл өгөх, дадлага хийх ойлголтыг гүнзгийрүүлэх үе шатуудаас бүрдэх бөгөөд оролцогчдын идэвхийг халдгалахын тулд үйл ажиллагааг байнга сольж байх. Суралцагчдын идэх оролцоог хангахын тулд тэднийг асуулт асуух, санал бодлоо илэрхийлэхийг дэмжих. За, баттгал дүгнэлт нь 10-аас 15% эзэлнэ. Хичээлийн гол ойлголтуудыг нэгтгэн дүгнэх, асуултад хариулах, дараагийн хичээлийн талаар мэдээлэл өгөх. Үйл ажиллагаа нь хичээлийн гол ойлголтуудыг нэгтгэн дүгнэх. Багш болон суралцагчдын хамт асуулт хариултын цаг гаргах. Суралцагчдаас хичээлийн талаарх богино эргэх холбоо авах. Жишээ нь та өнөөдрийн хичээлээс авсан хамгийн чухал 3 зүйлээ нэрлэнэ үү. Дараагийн хичээлийн сэдэв эсвэл гэрийн даалгаврыг танилцуулна. Хичээлийн дүгнэлт нь товч тодорхой байх ёстой бөгөөд суралцагчдын ойлголтыг баттгахад чиглэгдэнэ. Суралцагчид хичээлээс юу авч үлдснээ ойлгож түүнийг хэрхэн ажил амьдралдаа хэрэглэж болох талаар бодоход нь туслах. За, цагийн менежмент. Үе шат бүрт зарцуулах, тооцоолсон хугацааг тодорхой бичнэ. Хичээлийн явцад энэ цагийн хуваарийг баримтлахыг хичээх боловч шаардлагатай үед уян хатан байх хэрэгтэй. Хичээл эхлэхээс өмнө өөрийгөө цагийн хуваараа хянаж байхад дасгаарай. Хичээлийн дундуур завсралга авах нь суралцагчдын анхаарлыг хадгалахад туслана. Үнэлгээ. Энэ хичээлийн хүрээнд суралцагчдын ойлголтыг хэрхэн шалгахыг төлөвлөнө. Энэ нь албан ёсны тестээс гадна хичээлийн явцад хийх хөнгөн хэлбэрийн үнэлгээ байж болно. Жишээлбэл хичээлийн явцад асуусан асуултуудыг хариулт хэлэлцүүлэхт оролцох байдал, дасгалын гүйцэтгэл, role play үнэлгээ, гэрийн даалгавар, дараагийн хичээл бэлтгэх, эсвэл сурсан зүйлээ баттгах зорилготойгоор гэрийн даалгаврыг тодорхой бичнэ. Жишээлбэл ажлын байран дээр өнөөдөр сурсан идэвхтэй сонсох техникийг дор хаяж 3 удаа хэрэглэж үр дүнгээ тэмдэглэж ирэх, эсвэл дараагийн хичээлийн сэдвийг урьдчилан уншиж ирэх гэх зэргээр зохион байгуулна.